Дараагийн бичлэгтээ тавтан морил. За өнөөдөр та бүхэнтэйгээ хитрхи их бодогдоод байгаа бодлоосоо хэрхэн яаж ангижрах вэ? Хэрхэн яаж одоо тэр бодлыг зогсоох вэ гэдэг сэдвээр хуваалцъя гэж бодож байна. Сөрөг бодол, санаа зовж байгаа янз бүрийн бодлууд яах вэ гэж ер нь толгооноос ингээл гарахгүй байнга ингээ бодогдоод байдаг. Жишээ нь одоо бид нар чи өдөр тутмын амьдралдаа маш олон янз бүрийн зүйлүүдтэй таарж санаа зовдөг шүү дээ, тэ. Тэр нэг хүний хэлсэн үгч бодогдоод салдгүй ч байдаг. За тэгэл хүнд одоо ямар нэгэн байдлаар тус үргэсэн байхад буцаагаад одоо янз бүрээрээ хэлүүлсэн байдаг ч юм уу. Эсвэл дарга ажлын газрын хүмүүсээс янз бүрийн үг сонссон гэдэг ч юм уу. Янз бүрийн одоо жижиг гэлтгүү, тэ. Жижигээс том хүртэлх маш олон ингээд өдөр тутмын амьдралд асуудлууд байж идэг. Тэрийг одоо бодоод ах юм уу, зогсоож байх юм уу гэдэг маань чухал зүйл болчихж байгаа байхгүй юу. Эдгээр энэ жижиг зүйлүүд нь болохоор бидний амьдралд ерөөсөө өдөр бүр байнга л ингээд давтагдж идэг зүйлүүд хамгийн их байдаг. Учираас ингээд давтамжтай хийгээд ах тусмаа бидний сэтгэл зүйн хямрал гэдэг зүйлтэй холбоотой болоо явцдаг. Учираас тэр өдөр тутмын гарч ирж байгаа жижиг зүйлийг ач холбогдол өгж тэрэн дээрээ ажиллах хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Давтамжтай юмыг бодож одоо санаа зовох гэдэг нь сэтгэл зүйн шинжилгээ ухааны талаас юу гэж хэлдэг вэ гэхээр нэг нэршил байдаг юм байна л да. Төсөөллийн бодол гэж нэрлэдэг юм байна. Төсөөллийн бодол гэдэг маань юмыг ингээд эргцүүлж бодоод яадаг жаам бол гэд ингээд улам нөгөө эргцүүлж бодох тусам цааш нь ингээд тэр над дургүй юм болов, тэр над ингэсэн болов, эсвэл ингэсэн болов гэд маш олон зүйлийг тал талаас нь улам ингээд үнзгэрүүлж бодоод идэг тэр зүйлийг хэлж байгаа юм байна л да. Ингэж эргцүүлж бодох бодол нь хүний тархинд маш аюултай гэж хэлэгддэг юм байна. Жижигхэн зүйл юм шиг боловч анзаарахгүйгээр тэрийг ингээд бодоол ах юм бол бидний тархинд маш аюултай гэсэн үг болж байгаа. Тэгээ энэ төсөөлж эргцүүлэх энэ бодол нь сэтгэл хямралын хамгийн том шалтгаан болдгоос гадна стрессийн гормон гэдэг кортизолыг бүр ингээд маш ихээр ялгаруулж идэг гэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүний биеийн дотор янз бүрийн нөгөө өрөвсөл ингэж үүсэх үнд суур болж идэг учраас хамгийн аюултай гэж хэлэгддэг юм байна. Тэгэхээр өдөр тутамд гарч ирж байгаа нөгөө тархинд ингээд нэг жоохон санаа зовоод ингээд бодогдоод байгаа сөрөг бодлуудыг бид нар зогсоож чадахгүй улам ингээд бодоод авахаар маш олон сөрөг стрессийн хямралуудыг ингээд бий болгож байгаа гэсэн үг болж байгаа байхгүй юу. Тиймээс одоо юмд санаа зовж их юм бодох тусам бидний эд эрхтэнд одоо би эд эрхтэнд юу болж идэггүй гэхээр хамгийн нэгдүгээрт хоол боловсруулах эрхтэнд хямрал явж эхэлдэг, толгоо өвдөж эхэлдэг, тэгээд ядрах мэдрэмж төрдөг, ямар нэг юм хийх хүсэл буурдаг, биеийн эсрэг үүсэл ингээд унж дархлаа мууддаг, бүр цаашлаад төрөл бүрийн өвчний их үүсвэр болдог. Учираас аль болох ерөөсөө жижиг гэлтгүй янз бүрийн зүйлийг бодохгүй байх гэдэг л хамгийн одоо өөрийгөө хамгаалж байгаа юм чухал зүйл юм байна. Ер нь юмд санаа зовох хэрэггүй, санаа зовох юм бол болохгүй, ер нь стресстэй хэрэггүй гэл ингээл ярьдаг штэ. Сөрөг зүйл бодоод хэрэггүй гэл ингээл ярьдаг штэ. Тэгээ бид нар чинь тэхгүй байж бас чадахгүй штэ. Бүхэл юм сөрөг вэ штэ. Сөрөг зүйл бодохгүй яаж байдгийг ингээд бас ярьдаг ч хүмүүс байдаг штэ. Тэгтээ гарах тэр сөрөг үр дааврыг нь бодчих юм бол аль болох өөрийгөө хамгаалъя гэж бас хүн чинь бодно штэ. Тэгээд дээрэс нь яадаг лээ бид нар чинь тэ ямар нэг юм санаа зовоод жоохон ингээд юм бодчих юм бол нойрны чанар мууддаг, нойр хулждаг. За тэгээд анхаарал ой тогтоолт мууддаг. Ганцхан өдөр бодоол биш шүү дээ. Энэ маань тий өдөр тутмын давтамжтайгаар ингээ маш олон өдөр тухайн зүйлээ ч юм уу маш олон зүйлд ингээ санаа зовоод бодоод л байх юм бол ерөөсөө хүнд ийм одоо сөрөг үр дагавартай шүү гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тэгээд ой тогтоолт мууддаг, өөртөө итгэлтэй байдал багасдаг. Амьдралаас авах аз жаргалын хэмжээ буурдаг, нөгөө аз жаргалыг мэдрэх мэдрэмж багасдаг гэд ингээд хитрхи их юмыг ингээд ургуулж төсөөлж бодох гэдэг маань маш олон тийм сөрөг үр дагавартай гэдгийг нь мэдчих юм бол аль болох янз бүрийн бодохгүй бодож эхлэх үедээ өөрийгөө зогсоох алхам хийж чаддаг болно гэсэн үг байхгүй юу. Жохон ингээд бодоод эхэллээ гэхэд зогсоочих юм бол цаашаа ургуулад төсөөлөөд улам ингээд тэрлүүгээ орохгүй тулд хийх ийм 3 алхам байгаа. Тэгээ Японы нэг үг байдаг байхгүй юу? Хякугай атте ичири наши гэж. Юмыг хитрхи их төсөөлж ургуулж бодох гэдэг энэ зүйлд бол ерөөсөө 100 сул тал байдаг. Нэг ч давуу тал байхгүй гэсэн ийм зүйрлсэн үг байдаг байхгүй юу? Тэгэхээр юмд санаа зовж тэрийг төсөөлж эргцүүлж ингэж ургуулж бодох тусам та өөрийгөө маш их хямралд оруулж байгаа юм аа гэсэн үг болж байгаа.
Тэг хүн бас янз бүр байдаг юм байна л да. Одоо төрхөөсөө л одоо юмыг маш их ингэж ургуулж төсөөлж боддог төрлийн хүн гэж байгаа байхгүй юу. Өөрийнхөө юмыг тааж тийм байх, ийм байх гэж ингэж тааварлаж боддог. За тэгээд тэрэндээ санаа зовдөг, тийм зан ааштай хүн байхад огт тийм биш. Ерөөсөө юмыг тэгж нэг анзаараад бодоод идэггүй ингээд өнгөрөөшдөг төрлийн ч хүн байдаг. Тэгэхээр одоо юу гэдгийг би угаасаа л юмыг төсөөлж ургуулж боддог гэд ингээд байхгүй. Өөрийнхөө төлөө те эргэн тойрныхоо хайртай хүмүүсийнхаа төлөө ер нь бол энийг болох хэрэгтэй юм билээ гэж бодсон. Янз бүр юм ингээд бодоод ингэхээр тэр бодол улам ингээд хүний тархинд гүнзгийрдэг. Тэгээ гүнзгийрэх тусмаа тэрэндээ улам автдаг. За тэгвэл энэ төсөөлж ургуулж эргцүүлж бодоод сэтгэл санаа хямраагаад байдаг хүн бол яаж зогсоох болох вэ гэд тэгэхээр 3 аргыг танилцуулъя. Энэ 3 арга нь бол сүүлийн үед гаргасан арга юм билээ. Нэгдүгээрт нь AI-аас яг одоо миний чадах зүйл юу юм болоо гэд асууж үзэх гэж байгаа байхгүй юу. Явж эргцүүлж төсөөлж бодож одоо санаа зовдөг хүн өөрийнхөө хяналтанд байхгүй зүйлд нэг ёсондоо маш их санаа зовоод юу ч хийж чадахгүй боломжгүй тийм зүйлд л ер нь их санаа зовоод идэг юм байна л да. Тэгэхээр өөрийнхөө хийж чадах зүйл төвлөрч сурах гэдэг бас маш чухал санагдаад идэг. Жохон одоо нэг элдв юм бодох гээд ирэх юм бол би одоо энийг бодоод шийдэж чадах билүү гэдэг ч юм уу те. Ийм асуулт ингээд асуугаад үзэх юм бол зүгээр байдаг. Нэгдүгээр арга болохоор яг хуу AI-аас миний яг одоо хийж чадах зүйл юу вэ гэдэг асуултыг ингээд асуугаад үзгэж जैन. ChatGPT одоо зөндөө олон зүйлүүд байгаа болохоор тийм зүйлээс асуугаад өөрийнхөө яг тэр бодож байгаа бодлыг ер нь л жоохон ингээд сарниулаад өөр зүйлд анхааруулах гэдэг утгаар өөр зүйлтэй харилцаа үүсгэх гэдэг шүү дээ тий. Энийг бол сонсог байхад би болохоор яадаг байсан бэ гэхээр өөрөөсөө асуулт асуудаг байсан байхгүй юу. Яг одоо чи энийг бодоод шийдэж чадах уу гэдэг энэ асуултыг маш их асуудаг байсан. Тэгээд энэ миний шийдэж чадах зүйл биш юм байна гэж бодохороо за тэгвэл бодоод яах вүлээ? Ямар ч шийдэл байхгүй зүйлийг одоо бодоод яах вүлээ? Тийм болохоор хийх зүйл чи юу вүлээ? За номоо унших, юмаа бичих, одоо юу гэдгийг тий гарч алхах ч гэдэг юм. Ингээд өөр зүйлд анхаарлаа чиглүүлж өгдөг гэсэн үг. Өөр зүйлд анхаарлаа хандуулахаар нөгөө бодож байгаа бодол маань ер нь бол сарничдаг байхгүй юу? Тэгэхээр маш зөв. Ингэж бодлоо сарниулах эсвэл бодоод ингээд тэр чигээрээ тэр бодолтой орох гэдэг энэ хоёр бол маш чухал том ялгаатай ингээд процессын одоо үйл явцын хэсэг юм шиг надад санагдаад идэг байхгүй юу. Ер нь сайн зүйл байхгүй тэгээд дандаа л ингээд муу ингээд сөрөг үр дагавартай байдаг учраас яг бодож эхлэх энэ үед болиулах гэдэг үйл явц бол маш чухал процесс гэж боддог болсон. Тэгэхээр энэ бодож эхлэх үедээ л ерөөсөө өөрийгөө болиулах арга хэмжээ авч чаддаг байх хэрэгтэй юм билээ. Санаа зовж байхаар хийгээч гэдэг үг байдаг штэ тий. Зүгээр л босоод юм хийгээч гэдэг үг байдаг штэ яг тэрэн шиг. За тэгээ хоёр дахь арга нь болохоор шийдвэр гаргах гэсэн байгаа. За энийг уншаад нэрээ би яг тийм шүү гэж бодогдсон. Нэг шийдвэртэй зүйл толгойдоо бодчих юм бол их зүгээр байдаг. Яагаад тэгэхээр шийдвэр гаргацсан учраас хүн дахин тэрний тухай ингээд бодоод идэггүй байхгүй юу? Нэг эдийн засгийн сургуулийн одоо сонирхолтой туршилт байгаа юм л да. Зоос шидэж амьдралаа шийдсэн туршилт гэж байгаа байхгүй юу? Энэ сонирхолтой байгааз. Тэгээд би бүр уншаад гайхсан л да. Уншаад эхлээд ийм одоо амьдралын чухал зүйлийг одоо бараг зоос шидээд шийдчихэж байгаа юм бах та гэд ингээд бодоод уншсан. Зоосон мөнгө одоо байдаг штэ тий. Зоосон мөнгө шидээд тоон одоо дээшээ доошоо харна гэж бид нар чинь бас тэгдэг байсан шүү дээ. Азгүй гэл тэрэн шиг одоо тоон дээшээ харах юм бол ажлаа солинч гэдэг юм уу. Нөгөө талын дээшээ харах юм бол ажилдаа ахад тедэн сар байна гэдэг юм. Иймэрхүү байдлаар зоош шидэж амьдралаа шийдсэн юм туршилт явуулсан юм байна л да. Угаасаа ингээд санаа зовж ямар нэгэн зүйлд эргэлзэж байгаа учраас хүний тархинд яах вэ гэдэг бодлооч орж ирээд байгаа шүү дээ. Тэгээд тийм хүмүүсийг яг оролцуулсан гэж байгаа байхгүй юу. Хүний тарих яг тэр бодоод яах вэ гэдэг байгаа зүйлээ ингээ шийдчих юм бол ингээ шийдчихсэн юм чинь бодох шаардлагагүй мэн гэж хүлээж авдаг байгаа байхгүй юу хүний тарих. Тэгээд тэр туршилтын үр дүн нь маш сайн байсан гэж байгаа. 4,000 хүнийг ингээд оролцуулж судалгаа гаргасан ийм туршилт байсан гэж байгаа байхгүй юу. Нэлээд том туршилт гэж үзэж байгаа. Яг одоо санаа зовж яах вэ гэж байгаа зүйлээ зоос шидээд шийдэж чадах уу гэд ингээд оролцуулсан гэсэн үг. Хүн тусбар тий өөрийн нөгөө нэг санаа зовж байгаа сөрөг бодлууд байгаа штэ. Одоо ажилласаа гарна гарахгүй ч гэдэг юм уу тий. Эсвэл одоо хайртай хүнээсээ салахгүй энэ хүнтэй байхгүй тэр найзтайгаа уулзахгүй гэл ерөөсөө хүн болгонд маш олон тийм санаа зовоосон асуудлууд
байсан байна л да. Тэгээд тэр зүйлүүдээ хилээд зоосоо шидээд хийсэн гэж байгаа. Тэгсэн чинь хагас жилийн дараа тэр хүмүүсийн аз жаргалын гормон бүр маш өндөр болсон байсан гэж байгаа байхгүй юу? Юун дээр хамгийн чухал байсан гэхээр тэр хүмүүс зоос шидээд өөрийнхөө нөгөө яах вэ гэд ингээ бодоод байсан тэр яах вэ гэдэг эргэлзээг тасалж чадаж байгаа нь хамгийн чухал байсан гэж байгаа юм л да. Тэгэхээр шийдвэр гаргана гэдэг ерөөсөө тэр эргэлзээг тасалж чадж байгаа зүйл байгаа учраас хүний тэр нөгөө стрессийн хэмжээг маш бага болгож одоо бодлыг зогсоож өгч идэг юм зүйл юм байна л да. Өөрөөр хэлэх юм бол хариулт нь мэдэгдэхгүй, хариултыг гаргаж чадахгүй байгаа зүйлийг бодож өөрийнхөө тархийг гашлахаж зовоож байсан бол тэр зүйлээ шийдвэр гаргаснаар зогсоож байгаа гэсэн үг юм уу да тий. Бас нэг чухал нь тэрэндээ ингээд хугацаа өгөх тийм шийдвэр бас зүгээр байдаг. Одоо жишээлбэл за би одоо энэ ажилдаа 3 сар хичээгээд үзье ч гэдэг юм уу. Ахаад 7 хоног би энэ зүйлийг хараад үзье ч гэдэг юм уу. Ингээд ямар нэгэн байдлаар хугацаа өгчих юм бол бас их зүгээр юм шиг санагдаад байдаг. Яагаад тэгэхээр хугацаа өгчхөөр тэр хугацаа болтол хүн ерөөсөө тэрний тухай их боддоггүй гэсэн үг байхгүй юу? Ийм техникээр санаа зовлт, сөрөг бодол тэр яах вэ гэсэн эргэлзээг зогсоож болдгоо гэсэн үг. Гуравт нь болохоор байгальтай харилцах, байгальд гарах гэж байгаа. Байгальтай харилцахдаа байгальд гарах гэдэг маань угаасаа хүний сэтгэл тэр бодлыг өөрчлөхөд маш их тустай байдаг гэж бичсэн байсан. Гэхдээ энийг юу нас маш их сонсож байгаа ах гэж бодож байна. Маш олон зүйлээс байгальд гарах, байгальтай ойрхон байх гэдэг зүйл бол маш тустай зүйл юм аа гэж юу их уншиж байгаа. Тэгээ бид нар ч одоо нэг өдөр тутмын амьдрал яг л нэг хэвийн болчиход байна шүү дээ, тий? Нэг хэвийн байнга л яг нэг газараа суугаад нэг маршрутаар ажилдаа яваад л яг ингээл нэг тийм амьдраад тэрийг дагаад хүний бодол сэтгэлгээ хүртэл яг л нөгөө ажилдаа явахдаа нөгөө санаа зовдөг юм тархинд бодогддог, яг л өглөө босохоор нөгөө амьдралын асуудлууд тархинд бодогддог ч гэдэг юм уу те. Одоо автоматар өөрийн мэдлгүүл болохгүй байгаа зүйлийнхаа тухай бодцоо явж идэг ч гэдэг юм уу. Тэгэхээр бодол сэтгэлээ тэр дорн ингээд өөрчилж өөр юм лөө анхаарч сурна гэдэг бол бас их чухал зүйл байгаа. Тэгээ ингэж бодож байгаа тэр бодлоо шууд ингээд өөр зүйлд анхааруулад шууд ингэж өөрчилж чадахгүй хэцүү байдаг хүмүүст хоёр зүйл дутагдсан байдаг гэж байгаа байхгүй юу. Нэгд нь болохоор тархины урд хэсгийн булчин маш их ядарсан байдаг. Хоёрт нь болохоор серотонин дутагч байгаа. Учираас ер нь бол өөрийнхөө тэр сөрөг бодлоос амархан өөрийгөө ингэж өөрчилж гаргаж чаддаггүй гэсэн зүйл байгаа. Тархины урд хэсэгт байрладаг булчин гэхээр одоо духны дэлбэ гэж хэлээд байлээ. Би энэ дээр зургаар яг энэ хэсэгт гээд улаанаар бүрэн хэлд оруулчих. Яг энэ хэсэг бол ерөөсөө тархины энэ урд хэсэг гэж хэлээд байгаа юм л та. Урд одоо булчингийн хэсэг гэж хэлээд байгаа юм л та. Юунд хамгийн их нөлөөлж идэг гэхээр хүний бодол, шийдвэр гаргалт те зан төлөв, сэтгэл хөдлөлд чухал үйл ажиллагааг хариуцдаг хэсэг байгаа байхгүй юу. Тэгэхээр та уурлах уу, тайван хариулах уу, ямар үг хэлэх вэ, ийм үед яаж одоо хандах вэ гэдэг тэр өөрийгөө хянах энэ чадварууд нь ихэвчлэн тархины урдах энэ булчингийн хэсэгтэй холбоотой байдаг гэдэг юм билээ. Тархины урд хэсгийн булчин маш их ядарсан байх юм бол бид тэр санаа зовлтоос амархан ангижирч өөрийгөө ингэж гаргаж зогсоож чадахгүй байгаад байдаг учраас тэр булчингаа сэргээхийн тулд дээрэс нь серотонин их ингэж өөрөөсөө ялгаруулахын тулд байгальтай ойр байх хэрэгтэй. Байгальд гарах нь маш үр дүнтэй л гэд хэлээд байгаа. Гадаа ингээд нэг 30 минут алхах. За тэгээд наранд нэг хэсэг зогсох. Тэр булгандаа ингээд агаар байгалыг сайхан мэдэрч өгөх гэдэг бас их чухал болчихж байгаа. Байгальд ойрхон байхад хэрэгцээтэй тэр хэмжээ гэж байдаг юм байна л да. 7 хоногт хүн 120 минут ер нь бол байгальтай ингээд ойрхон байх хэрэгтэй гэж ингэж бүр гаргасан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр чи одоо 7 хоногт 120 минут гэхээр нэг дор 120 минутыг бид нэр байна гэхээсээ илүү нэг удаадаа 30 минут гэдэг юм уу те. Тэгэхээр 7 хоногт 4 удаа ямар ч байсан 30 минутаар байгаль өөрийгөө байлгах гэдэг ч юм уу. Ингэж мэдэрч байх юм бол тархины урд булчингийн ядаргаа багасна. За тэгээд серотонин их ялгарна. Тэрнээс улбалаад янз бүрийн сөрөг бодол, эргэлзээ, юмыг төсөөлж ургуулan бодож улам хямрах гэдэг зүйлээс өөрийгөө хамгаалж чадна гэсэн үг байхгүй юу. Тэгээ ингэж өөрийнхөө бодлыг зогсоох арга хэмжээ авч чаддаг болсноор хүн илүү стрессгүй амьдрах боломжтой болж байгаа юм л да. Роми нэг
гүн ухаанч Сенека гэдэг хүн бол бодит амьдралаас илүү төсөөллийн ертөнцийн маш их шаналдаг юм аа гэсэн утгатай зүйл хэлсэн байдаг юм билээ. Тэгээ бодохоор яг бид нар бас тийм л юм шиг байна. Яг бодит амьдрал гэхээсээ илүү юмыг ургуулж төсөөлж бодоод ингээд тэрэндээ маш их хямраад стресстэй шаналаад байдаг юм шиг байгаа юм л да. Ер нь бол тэгэл амьдрал дээр болсон таагүй үйл явдлыг бид нар бол яаж чадахгүй шүү дээ, тэ. Нэгэнт болчихсон тэр таагүй үйл явдлыг бол бид нар яаж чадахгүй байж болох ч гэсэн өөрийнхөө бодлыг бол бид нэр өөрчилж чадна шүү дээ, тэ. Стрессийн хямралд орохоос хамгаалахын тулд зогсоох гэдэг алхмыг хийх нь хамгийн зөв юм аа л гэж хэлэх гээд байгаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая. Бичлэгээ энэ хүртэл сонссон та бүхэндээ маш их баярлалаа.